За таны хувьд соёлын сайдын ажлыг хүлээж авсан баха. Ажилтайгаа ер нь танилцсан болов уу? Соёлын салбарт хийж хэрэгжүүлэх ямар ажлыг төлөвлөж байгаа вэ? Соёлын сайд биш шүү дээ. Манай сүүлийн үеэс нөгөө манай ямагч хүмүүс өөр нэр томьёогоор хэрэглэдэг. Энэ чинь соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд гэсэн ийм дөрвөн том салбар байгаа. За ажлаа бол нэгд өдөр өчтөр хүлээж аваад яамныхаа албан хаагчдтай уулзаад хийх гэж байгаа ажлуудаасаа ярилцлаа. За би бол одоо энэ удаа тэргүүлэгч чиглэлээр аялал жуулчлалын салбарт нэлээд их анхаарч ажиллаж бодож байна. Яг л аялал жуулчлал манай Монгол улсад орлого оруулдаг цөөхөн салбарын нэг шүү дээ. Өнгөрсөн жил Монгол улсын эдийн засгт 25 орчим тэрбум доллар эргэлзсэн байлээ. Тэрний 1.6 тэрбум доллар нь аялал жуулчлалаас орж ирсэн байна. 847 мянган жуулчин ирээд дунджаар нэг жуулчин 1500-аас нэг орчим доллар Монголд зарцуулсан байгаа байхгүй. Тэгээ 2000 орчим одоо доллар зарцуулаад ингээд 1.6 тэрбум доллар буюу одоо 4 их 80 төгрөг орж ирсэн байна. Энийг ер нь бид нар цаашдаа нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа. За мэдээж дийлэнх нуул уурхай нүүрсэнс орж ирж байгаа. Дараа нь барилгын салбар, хөдөө аж ахуйн салбар байгаа. Түүний ард одоо аялал жуулчлалын салбар орж ирж байгаа байхгүй. Тэр хэзээ боллоо одоо нүүрсний салбарыг шилжиж амьдрах аялал жуулчлалаа нэлээд сайн хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ жил бид нар 1 сая жуулч авах ерөнхийдөө тооцоолж байгаа. Тэгээд аялал жуулч манай Монголд ч аялал жуулчлалын салбарт хамгийн хүнд нэмэг бол одоо нэг гадаадас ирсэн хүн чинь 0 байдаг гэсэн. Энд явахлаа 0 байдаг. Тэгээ гадаа гарчвал биш идэг, эздэг. Тэгэхээр бид нар одоо аялал жуулчлалын салбар sustainable туризм буюу одоо ингээд тийм тохилог тухтай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр засгийн газраас 250 тэрбум төгрөгийн зээлийг одоо энэ 4 сард аялал жуулчлалын компанид өгөх гэж байна. Арилжааны банкаар дамжуулаад. Арилжааны банк өөрийнхөө их усэр өгөх 6% хүүтэй. За энэ зээлийг одоо 12 арилжааны банкаар дамжуул зөвхөн одоо нөгөө зочдууд барих эсвэл одоо нөгөө зам дундын одоо буудалтай газруудыг барих ийм чиглэлүүдээр 6 чиглэлээр одоо энэ зээлийг өгөх гэж байгаа. Энэ бол одоо анх удаага аялал жуулчлалын компаниуд айгүй том дэмжлэг болно. Тэгээ бид нар энэ жилийн асуудал амжилттай явах юм бол эх жил өшөө одоо засгийн газраас санхүүжилтийг нэмэгдүүлж ер нь бид нар гаднаас хүн ирэхэд ийм маш сайхан хүлээж авдаг ядаж нэг ор хоронтой бизнестэй газартай болох бол манай Монголд ч хамгийн хэцүү юм одоо ингээд автобусаар маш урт явж яадаг тэгэл нэг юм улан тухай жалганд очиж гадаад дотор үйлсдэг шүү дээ. Энийг нь зогсоогоод одоо ер нь тэгээд энэ төв зам дагуу энэ аялал жуулчлалын траст дагуу байрлагдж байгаа энэ шатхуун төгөөх станцууд хамтарч ажиллаж бодож байгаа. Одоо заавал нөгөө амар том тийм бодлооны төв одоо өрхөн гэж байдаг шүү дээ. Лүнгийн дэнд тэрэн шиг тийм юм барихгүйгээр ер нь одоо эхний эзний асуудал шийдэх хэмжээ энэ жил одоо нэлээ олон ажлуудыг хийж амжуулаа гэж бодож байна. Тэгээ аялал жуулчлалын салбар нэлээд төлөвлөгөө ажиллана. За хоёрдугаар соёл урлагийн салбар дээр одоо нэлээ олон асуудлууд байна. Соёл урлагийн салбарын ажилтны албаагчдын цалингийн асуудлууд байна. За дээр нь сая одоо Монгол улсын 330 сум соёлын орон соёлын төв байж байгаа. Тэнд нэг 5 хүн ажилдаг. За тэр хүмүүсийн цалингийн асуудлыг сая өнгөрсөн жилийн 9% цомогтглоор нэг хүний цомогтгоо тэгээ цалин өндөрсөн байгаа юм байна лээ. За соёл урлагийн салбарт би одоо яг үүндээ энэ олон урлагийн байгууллагаас илүү Монгол хүнийг соёлжуулах, Монгол хүнийг нийгэмшүүлэх тэр чиглэлээр илүү ажиллаж бодож байгаа. Яаж Монгол хүмүүсийг соёлтой болгох, яаж хэдүүлээ нийгэмших үү? Яаж одоо гадны одоо соёлыг биш Монголынхаа одоо өв уламжлалыг хөгжүүлэх үү гэсэн чиглэлээр тийм бодлого гаргаж ажиллая гэж бодож байна. Ерөөсөл соёл гэдэг чинь ганцхан соёл урлагийн байгууллага биш шүү дээ. Ганцхан драмын театр биш, ганцхан дөөр үзгийн театр биш. Яаж Монгол хүний одоо нийгэмшил соёлтой болох чиглэлээр бодлого гаргаж ажиллая гэж бодож байна. Тэгээ одоо бас энэ драмын театр, дөөрийн театр маань одоо ингээд юу ятсан байна. Ер нь ингээ суулт үгээд нэлээд тийм барилгын ажилд нь хүндэрсэн байгаа юм байна. Би одоо удахгүй соёл драмын театр, дөөрийн театраар явж бас барилгын ажилтнад зайлсхий тэнд бас санхүүжилт асуудлыг шийдэх гэж бодож байгаа. Ер нь тэгээд шийдэхгүй бол ер нь олон жил болсон барилгууд ер нь насжилтанд дууссан нэлээд хүнд байгаа юм байна. Соёлын салбарт маш олон хүмүүс ажиллаж байгаа. Тэднэртэй уулзъя гэж бас бодож байгаа. За биеийн төвийн спортын салбарын ажилтны албаа шгшөөгийн тамирчдаас уулзъя гэж болж байна. Тэдний цалин сая орчим төгрөг байдаг. Тэгээд одоо багш нар эмчнэр чинь нэмэгдсэн. Нөгөөдөл чинь сая 100 мянган төгрөгийн цалин авдаг. Тэгээд Монгол улсынхаа нэрийг гаргаж явдаг тийм ээ. Тэр хүмүүст бас уулзаж асуудлыг сонсож шийдвэрлэе гэж бодож байна. Тэгээд энэ үндэсний олимпийн ороотой хамтарч ажиллах чиглэлээр ажиллая гэж бодож байгаа. Засгийн газраас одоо энэ үндэсний шгшөө багуудыг санхүүжүүлээд бүтэн 4 жил санхүүжүүлж хагаад
Тэгээ үндэсний олимпийн хороонд гардуулж өгдөг. Нөгөөдөл олимпиад дагуулж очдог. Тэгэхээр би одоо цаашдаа засгийн газар биеийн тамирын спортын байгууллагыг үндэсний олимпиарт хамтарч хамтдаа хариуцлага хүлээдгийн чиглэл рүү бас одоо хууль энэ төр санаачдаг гэсэн баталтай байгаа. Би чинь 2 жилийн өмнө үндэсний олимпиарт шүүмжилсэн шүү дээ. Бүгдээрээ гэр бүлээрээ олимп руу явдаг гэсэн тэрнээс болж бас нэлээд шүүмжилт өртсөн. Гэхдээ би бас олимпиаруудаас хамтарч ажиллаж нэлээд бас ажил хийх гэж бодож байгаа. За залуучуудын салбар байна. Тэр зөндөө ярих юм бол зөндөө олно.